Библи монгол хэл дээр орчуулагдж байсан түүх бидний мэдж байгаагаар 720 бас бүтнээрээ орчуулагдсны 180 жилийн түүхийг бид нар мэдхүлээ. Мөн үүнийгээ дагаад бид нар Библийн маш олон орчуулгын өв соёлтой ард түмэн юм аа. Харин манай байгууллага нь 1993 онд Библийг монгол хэлээр орчуулах, түгээх, хэрэглээг нэвтрүүлэх зорилготойгоор Монголын Библи орчуулгын хороо гэдэг нэртэйгээр анх байгуулагдж байсан. Тэгээ энэ жил манай хамт олон 33 дахь жилийнхаа нүрийг үзэж байна. Ариун бичээс нийгэмлэг алсын хараа. Бид Монгол туурхтан даяар хүн бүрд Библийг хэрэгцээ онцлогынхын дагуу боломжит хэлбэрээр хүргэнэ. Ариун бичээс нийгэмлэг ямар байгууллага вэ? Энэ нийгэмлэг бол Монгол туурхтан хүн бүрд Библийг хүргэх зорилго өөртлөн ажилладаг ашигын бус байгууллага юм. Бид чуулган биш боловч католик, ортодокс, протестант гэд бүхий л урсгал чиглэлийн чуулган, Христ итгэл үйлчлэлийн байгууллагуудтай хамтран ажилладаг. Бид улс бүрийн Библийн нийгэмлүүдийг гишүүнчлэлтэй багтаасан олон улсын Библийн нийгэмлэгийн гишүүн байгууллага юм. Библийн нийгэмлэгийн үүрэг зорилго юу вэ? Ариун бичээс нийгэмлэг нь Библийг орчуулж, хэвлэж, түгээхээс гадна нийгэмд сурталчлан таниулах үүрэгтэй байгууллага билээ. Ариун бичээс нийгэмлэгийн хэрэгжүүлж буй төслүүд. Стандарт Монгол орчуулга. Стандарт Монгол орчуулга төсөл 2014 онд орчуулагчдын сургалт, мөнгө санхүү, офис, номын сан зэрэг бэлтгэл ажлаар эхэлсэн. Уг орчуулгад бид дараах 5 зорилтыг тавьсан. Библийн их хэл болох еврей, арамей, грек хэлээс үнэн зөв, сонсголонтой монгол төрлөх үг хэллэгээр ойлгомжтой орчуулнаа. Бид 2015 оны 2 дугаар хагасаас Библийн хуучин гэрээний орчуулга эхэлсэн билээ. Орчуулагдсан номыг уншигчдад хүргэхэд бэлэн болмогц бид цахим хэлбэрээр буюу Библи стандарт монгол орчуулга апп мөн төслийн вебсайтаар дамжуулан 2017 оны 4-р сараас хойш та бүхэнд тасралтгүй хүргэж ирлээ. Бурхны ивэлээр бид хуучин гэрээний орчуулгыг 23 онд амжилттай дуусгаж 2024 онд хэвлэхийг бэлтгэн өнгөрсөн жил та бүхний гар дээр цаасан хэлбэрээр хүргэлээ. Шинэ гэрээний орчуулгын ажил 2021 оны төгсгөлөөс эхэлж 25 оны 12 дугаар сар сүүлийн 2 номыг цахим хэлбэрээр та бүхэнд хүргэж бүрэн гүйцэд боллоо. Ийхүү 2015 онд эхэлсэн орчуулга 2025 онд бүрэн гүйцэд болсон байна. Стандарт монгол орчуулгад нэмэлтээр 14200 гаруй зүйлс тайлбар, 3500 холбоотой ишлэлийн заалт, 300 гаруй нэр томьёоны тайлбар, дүрслэл зургууд, газрын зураг бий. Стандарт монгол орчуулга хувилбарын шинэ гэрээг бид тусад нь хэвлэн 26 оны 100 та бүхний гар дээр цаасан хэлбэрээр хүргэхээр шамдан ажиллаж байгаагаа дуулгахад таатай байна. Сонсголгүй иргэдийн хайрын дохио төсөл. Хараагүй иргэдийн Брайл ариун библийн төсөл. Ариун бичээс нийгэмлэгийн Монгол туурхтан даяар хүмүүр Библийг хэрэгцээ онцлогын дагуу боломжит хэлбэрээр хүргэх зорилгоор 2018 оноос Барил Библи төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн хүрээнд 21 аймагт Барил Библийг тарааж өгч байгаа бөгөөд энэ явцад харааны бэрхшээлтэй иргэд маань барилаар уншиж бичиж чадахгүй тохиолдол их байсан. Тийм учраас бид нар барил цонх төслийг мөн хэрэгжүүлж эхэлсэн. Уг төсөл маань жилд 5 аймагт хэрэгжих бөгөөд 14 хоногийн хугацаатай 15 хүртэлх харны бэрхшээлтэй иргэд мөн аймгийн
багш нар халамжийн ажиллажээд, насан туршлагын боловсролын ажиллажээд, нийгмийн ажиллажээд, төрийн албан хаагчдаас уг сургалтанд суралцж, байрал зүсэг суралцж байна. Монголын бүх харны бэрхшээлтэй иргэд байрлалаар уншиж, бичиж чаддаг болох болтугай. Ариун бичээс нийгэмлэг Библийн музейг тохижуулан ажиллаж байна. 2021 оны 12 дугаар сард ажлын байран дээрээ Библийн байнгын музейг нээсэн. Манай музейн сан хөмрөгт Библийн тухай ерөнхий ойлголт, Библийн Монгол орчуулгын түүхтэй холбоотой үнэт сан хөмрөгийг дэлгэсэн ховор үзмрүүдтэй та танилцсанаа. Тухайлбал 1298 оны Монголын гүнж Цаарагийн уншиж байсан Сир хэл дээрх сайн мэдээний номын хуулбар, 1305 онд шинэ грек орчуулсан Ромын католикийн санвартан Живонигийн албан загтал, 1827, 1840, 1846, 1880, 1952 онд орчуулагдсан Монгол библиотек их хуваар нь та үзэж сонирхох боломжтой. Мөн Библийн музей дээрээ суйрлан Библийг сурталчлан таниулах үүргийнхаа үндсэн дээр Монгол улс дотроо аймаг сум нийслэл дүүргүүд дээр мөн Христ итгэл байгууллага сүм чуулганууд дээр мөн хэлийн чандад ч гэсэндээ бид нар нийтдээ 17 удаа Библийн өдөрлөгийг зохион байгуулсан. Библийн Монгол орчуулгын замнал түүх ба хэрэглээг сурталчлан таниулах зорилготой уг өдөрлөгийн хүрээнд ариун бичээс нийгэмлэгийн үйл ажиллагаануудыг танилцуулах, ариун бичээс нийгэмлэгийн хэрэгжүүлж буй төслүүдийг танилцуулах, Библийн Монгол орчуулгын холбогдлолтой эрдмийн хурал зохион байгуулах, Библийн Монгол орчуулгын түүхийн үзэсгэлэнг дэлгэн толилуулах, Библийн худалдааг зохион байгуулах зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. Бид энэхүү соёлын арга хэмжээг цаашдаа уламжлал болгон зохион байгуулсаар байх болно. Хүн болгонд Библийг хүргэхийн төлөө ариун бичээс нийгэмлэгийн нийт хамт олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Мөн түүнчлэн бид нар 33 жилийнхээ түүхэнд анх удаа Библийн дэлгүүртэй болж байна. Ийхүү дэлгүүртэй болсноор Библийг болон Христ итгэл номуудыг хэлбархан бас хүртээмжтэй байдлаар хэрэглэгчдэд хүргэх боломж нэгдэж байгаа юм аа. Иймээс Христ итгэлт байгууллагууд, хэвлэлийн газрууд, орчуулагч нар та бүгдийг манай дэлгүүртэй хамтран ажиллахыг урьж байна. Христ итгэлт хүн бүр ариун бичээс нийгэмлэгийн хэрэгжүүлж буй дээрх төслүүдийн төлөө залбирч чадах чинээгээрээ хувь нэмрээ оруулах бүрэн боломжтой. Ариун бичээс нийгэмлэг нь алсын харааныхаа хүрээнд зөвхөн монгол хэл дээр төдийгүй монгол тууртнуудын хэл аялга дээр Библийг орчуулах, хэвлэх, түгээх ажлыг бас оройлон гүйцэтгэж байна. Тэр ажлын хүрээнд бид нэр олон улсын Библийн нийгэмлэг болон бусад Библийн нийгэмлэгүүдтэй бас хамтран ажиллахыг эрмэлзэж байна. Мөн улмаар бид нар бас энэ ажлынхаа хүрээнд энэ алсын харааныхаа хүрээнд та бүхэнтэйгээ нээлттэйгээр хамтран ажиллахыг зорж байгаа маа. Тиймээс та бүхнийг бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна. Хүн бүрт Библийг